Дэлгүүрт байсан барааны үн 2,800,000 төгрөг байснаа хямдраад 2,156,000 төгрөг болчихжээ. Хэдэн хувь хямдарсан бэ? За арга 1. За тэгэхээр яг тэр хямдарсан үнийн түнгийг олчих. Жишээлх юм бол 2,800,000-аас шинэ үн буюу 2,156,000-ыг хасах юм бол 644,000 гэж гарч ирэх юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ үннээс 644,000 төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Тэгээд ийм болсон. Тэгэхээр энэ 644,000 гэдэг маань энэний хэдэн хувь юм бэ гэдгийг олох хэрэгтэй. За тэгэхийн тулд бүгдөө 2,800,000-ыг хэдэн хувь юм бэ гэдгийг олох гэж байгаа учраас 100-ны x, за одоохондоо мэдэхгүй учраас 100-ны x гэж тэмдэглэж. За энэ маань 644,000 ийм байна. За эндээс бид x-ийг олохын тулд яадаг вэ гэхээр 644,000 гэдэг юм аа энд байгаа 100-аар уржуулээд буцаагаад энд хувааж өгнө. За энэ үйлдэлийг гүйцэтгэхийн тулд яах вэ гэхээр за энэ хоёр тэг бол энэ хоёр тэгтэй хуваагдана. Энд байгаа 3 тэг нь энэ үлдсэн 3 тэгтэй хуваагдана. Тэгэхээр энэ тоог 28 хуваах хэрэгтэй байна л гэсэн үг. За энийг хуваахаар юу гэж гарч ирэх вэ гэхээр 23 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол x нь 23-тай тэнцв. X нь 23-тай тэнцэнэ гэдэг чинь за энийг энэ гэж үздэггүй. X нь 23-тай тэнцв. Тэгэхээр энэ бүтнээр юу болох вэ гэхээр 23% гэж гарч ирнэ. Тэгэхээр манай бүтээгдэхүүн маань 23% хямдраад ийм болсон гэсэн үг. За арга 2. Тэгэхээр сая бол бид нэр хямдарсан үн буюу 644,000 төгрөг оллоо. Одоо тэгвэл энэ 2,156,000 төгрөг гэдэг маань тэр 2,800-ийнхаа хэдэн хувь юм бэ гэдгийг бодоод олчих. Тэгэхээр хэдэн хувь юм бэ гэдгийг олохын тулд энийгээ бид нэр 100 хуваасны за түрүү x гэж учраас одоо өөрсдөө тэмдэглэе y-гээр үржүүлээ. Эндээс y-гээ олох юм бол юу гэж бодох вэ гэхээр 2,156,000-ыг 100-аар үржүүлээд буцаагаад 2,800,000-тай хуваана. За түүнийхтэй адилхан хуваах үйлдэлийг үүсгэх юм бол энэ хоёр тэг нь энэ хоёр тэгтэй хуваагдана. Энд байгаа 3 тэг нь энэ 3 тэгтэй хуваагдана. Тэгэхээр энийг 28 хуваах хэрэгтэй болж таарна. За энийг хуваагаад үзэх юм бол мэдээж хэрэг 77 гэж гарч ирнэ. За энэ 77-гоо бид энэ дээр тавина л гэсэн үг байна шүү дээ. Y нь 77 тавьсан. Өөрөөр хэлэх юм бол 100-ны 77 чинь 77% гэсэн үг бол. 2,800-гийн 77% нь энэтэй тэнцэнэ. Тэгэхээр үлдээд байгаа хувь нь хэд гэсэн үг лээ? 23%. Тэгэхээр үлдээд байгаа энэ 23% нь алга болцсон гэдэг ч гэсэн үг лээ. 23% нь хямдарсан юм байна л гэсэн үг.